Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Аливаа нэг үйлдвэр аж ахуйн газар байгуулалтад түүхий хийж чухал. Үйлдвэр технологийн паркийн түүхийд нь бол Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн буюу өнөөгийн гаргаж байгаа зэсийн болон молибдены баяжмал байгаа. Үйлдвэр технологийн паркийн гол агуулга нь болохоор зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн цогцлбор баригдах ёстой. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 46 дахь жилдээ ажиллаж байгаа. Гол нь түүхийдээс эхэлнэ гэдэг утгаараа цаашдаа Эрдэнэт үйлдвэр маань 3 тэрбум орчим тонн хөдрийн нөөцтэй буюу 60 гаруй жил ажиллах геологийн нөөцийг бол тодорхойлсон байна. За цаашдаа Эрдэнэт үйлдвэр бүс нутгийн ашигт малтмалын нөөцийг 200 орчим км радиуст тодорхойлсон. Үүнээс бол зэс 8 сая тонн, молибден 358 тонн, 1000 тонн ингээд илэрцтэй байгааг та бүхэнд дэлгэцээс харж байна. Гол нь байршин давуу тал нь юутай байгаа юм бэ гэхээр түүхийдийн нөөц буюу Эрдэнэт үйлдвэр бол түшиглээд байж байгаа. За дээр нь суур аж үйлдвэрлэлийн хөгжилтэй дэд бүтэц бүрэн хийгдсэн. За хүний нөөц хот суурин газрууд бол ингээ бүрэн бүрдсэн байгаа нь болохоор байршлын хувьд нэлээд давуу талыг олгож байгаа. Жилийн борлуулалтын орлого нэг 1.3 орчим тэрбум доллар байхаар төлөвлөгдөж байна. За үйлдвэр технологийн паркийн бол өөрөө бол зэсайлуулах үйлдвэр түшиглсэн цогцлбор байх болно. За энэ дээр бол зөвхөн катодын зэс үйлдвэрлэлээс гадна ферромолибден, алт, мөнгө, за дагалдах элемент бол элементийн хөхөр болон хөхрийн хүчил зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдээд гарна. За эндээс бол бас бидний нэлээд анхаарал татдаг хүмүүсийн сонирхдаг бол нутаг зэс бол 232 тонн гарна гэсэн үндсэн тооцоолууд байна. Дээрх ажлыг хийж хэрэгжүүлэхэд нийтдээ хөрөнгө оруулалт нь 914 орчим сая доллар байхаар төлөвлөгдөж байна. За дээрх ажлуудтай холбоотойгоор бол дэд бүтцийн ажлууд нэлээд урагштай сайн явж байна. Дэд бүтцийн ажил гэдэгт бол автозам, төмөр зам, ус хангамж хариуцах татварга болон цахилгааны хангамжийн ажлууд орж байгаа. Эдгээр ажлуудын гүйцэтгэл нэлээд өндөр хувьтай сайн явж байгаа. За 25 онд 1-р хагас жилдээ ерөнхийдөө бол дэд бүтцийн ажлууд бүрэн хийгдэж дуусна. Дэд бүтцийн ажлууд хийгдэж дуусахад бол цаашдаа үйлдвэрийг барих суур бүрдлээ гэж ойлгож болох юм байна. За цаашдаа түрүүний миний хэлсэнчлэн үйлдвэр технологийн паркт зэсийн баяжмал боловсруулах цогцлбор байна. За үүнд болохоор зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг бид нар 28 он, 29 онд хийж хэрэгжүүл дуусгаар, за ферромолибдены үйлдвэрийг мөн энэ хугацаанд хийж дуусгаар төлөвлөж байна. Эдгээр ажлууд бүрэн хийгдснээр бол Эрдэнэтийн овоордын хөвдрийг бүрэн ашиглах, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн гаргах, катодын зэсийг ашиглаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нутаг зэс гаргах гэдэг олон үе үеийн ур хаачдын, судлаач эрдэмтдийн, мэргэжилтнүүдийн хийж хэрэгжүүлсэн, зорж исэн ажлууд бол ингээ биелэлээ олох гол нөхцөл нь бүрдэх юм байнамаа. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.